Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр УВС, Монгол Эс, Мөнхөө архины гэсэн 3 тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагч нарын солилцооны хөтөлбөр Мөнхөө архины байгалийн зохицол газрын хамгаалтын захиргаан дээр 2026 оны 3 дугаар сарын 15-наас 24-ний хооронд 10 хоногийн хугацаанд манай Мөнхөө архины байгалийн зохицол газрын хамгаалтын захиргаан дээр хэрэгжээд явж байна. За Мөнхөө архины байгалийн зохицол газрын хамгаалтын захиргааны Ховд аймгийн Мөнхөө архин, Баян-Улгийн аймгийн Булган сум гэсэн 2 хэсэг газарт 2 баг үйлч хуваагдаж явсан байгаа. Намайг Түмэн Нэмэрлэг Октоо Батцуул гэдэг. Би Увс нуурын хайс авын усын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалтын захиргааны Дөргөөлийн дархан цаасд газрын харьхрын хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч гэдэг. За Ховд аймгийн Мөнхөө архин сумын Мөнхөө архины байгалийн зохицол газрын газарт мэргэжилтэн байгаль хамгаалагчийн солилцооны ажлаар 10 хоног ирээд ажиллаж байна. Бид бүхэн бол Янгир ямааны судалгааг хийсэн. Ойролцоогоор нэг 250 орчим янгир ямаа байсан. Мөн өвс гарц муутай газар нь биотехникийн арга хэмжээ авч өвс тавьж, тижэл тавьж, хужир тавьж ингэж ажилласан. Хамгийн эхний мэргэжилтэн байгалийн солилцооны хөтөлбөр Мөнхөө архины байгалийн зохицол газарт явагдаж байна. Тэгээд Мөнхөө архины байгалийн зохицол газрын байгаль хамгаалагч нартайгаа танилцаад бас туршлага судлаад хяналт чалгалт судалгаа шинжилгээний ажлаа хийгээд автомат камер биотехник аваа явж байна. Мөнхөө архины байгалийн зохицол газрын хязгаарлалтын бүс болох Баян-Улгийн аймгийн Булган сумын Сөнкөл багийн нутагт хяналт чалгалт судалгаа шинжилгээ биотехник автомат камер өнөөдөр болохоор нөгөө сургууль сурталчилгаа аян жуулчлалын талаар ажлаа бид хийхээр ерөөдөө төлөвлөд ажиллаж байна. Намайг Оюун Цэцэг гэдэг. Би Мөнхөө Монгол Улсны усын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалтын захиргааны 10 үр чацаргантын онцгой бүсийг хариуцсан байгаль хамгаалагч байна. Мөнхөө архины байгалийн зохицол газарт мэргэжилтэн байгаль хамгаалагч солилцооны хөтөлбөрийн дагуу 10 хоног ажиллалаа. Мөнхөө архин суманд байгаль орчдын тэмдэглэлт өдрөө тохиолдуулан олон нийтийн арга хэмжээг хамарсан сургууль сурчлагын ажил болон бусад төрлийн тонцын оролдоо бүх үйл ажиллагаанд оролцож ажиллалаа. Энэ 10 хоногийн үйл ажиллагаанд оролцоход бусдад байгаль хамгаалагч нараас суралцах, тэгээ мэргэжилтэнгүүдээс камер байрлуулах, тэгээд судалгааны арга зүй бүхэл төрлийн өөрийнхөө мэдж чаддгүй бүхнийг заалгаж өөрсдийнхөө туршлагаас солилцож ажлуудыг хийлээ. Үнэхээр гоё байсан. Тэгээд энтхийн байгаль хамгаалагч нар мэргэжилтэнгүүд ажилчид бол маш өндөр ууланд ажиллаж бас хүнд нөхцөлд ажилт юм байна. Тэгэл машин тэрэг маш явахад хэцүү тийм газар бас их явгнаар ажиллаж бас их өндөр уулын оргилд орж камера байрлуулахаас өксүүлээд маш хүнд нөхцөлд ажилт юм байна.